Нэвтрүүлгийн маань урилгыг бүлээн авч манай нэвтрүүлэгт оролцож байгаа танд маш их баярлалаа. Тэгээд манай үзэгчдэд өөрийгөө танилцуулахгүй юу? За намайг Үлзий тогтох гэдэг Содонсонгийн Үлзий тогтох Эрдэнэ хотод төрж өссөн. За 2000 оноос хойшоо Улаанбаатар хотод орж ирээд амьдарч байна. Ерөнхийдөө бол дан хуваарь л юм хийж явсан. Тэгээд одоо энэ ногоон нуур цэцэрлэг төрөлөг үүсгэн байгуулагч. Энэ ногоон нуурыг цэцэрлэгт хүрээлэн ингээд тогтчлохаас өмнө яг юу байсан бэ те? Энэ яг намайг анх авахд бол зөв хогийн цэг байсан. Энэ нуур цөөрөм ширэгчсэн. Тэгээ энэ бол уг нь 2016 оноос бол би энэ газрын түүхийг өшөө илүү судлах өшөө яг энд хуучин ажиллаж исэн настай хүмүүстэй бас олж уулзсан байхгүй. Тэгээд энэ бол дээр Чулуун тоочиг гэдэг нэртэй газар байсан юм байл. Тэгээд энэ Сүхбаатарын талбай Монгол Улсын их сургууль за Төвшөөдөнгаас нисэх хүртэл 15 км замын чулуу хайрга эндээс бэлдэж ирсэн. Тийм газар байл. Ер нь их баялаг түүхтэй. Улаанбаатар хотын бараг соёлын өвчж орж болох юм уу? Бас түүх дурсгалын нэг газар л гэж ойлгож байгаа. Энэ хүрээлэнг ер нь тогтчлох санаа анх хизээ төрөв. Яагаад энэ цэцэрлэгт хүрээлэнг бий болгоё гэсэн бодлоо. Хүмүүс бол их асуудаг л да энэ яагаад энийг анх хийсэн гэж асуугаад байдаг. Миний хувьд бол хуучин яг би юу сонирхдаг байсан, яг юу бүтээж явсан хүн юм. Тэр миний хуучин хийж исэн ажил, миний сонирхол хобби гэх юм уу, тийм зүйлүүдтэй л их уялдаа холбоотой. Хуучин бол видео кино хийдэг, сонирхч одоо өөрөө киноны зохиол бичдэг. Ерөнхийдөө тийм уран бүтээл их дуртай тийм л хүүхэд одоо өсвөр үеийн маань тэгж өнгөрсөн. Тэгээд бас тодорхой хэмжээгээр бас бүтээл хийгээд явж лээсэн. Тэгээд яг тэр кино ногоон нуур хоёр өнөөдөр яаж холбогдож байна гэхээр киногоор би хүмүүст туслахыг хүсэж байсан. Ногоон нуураар бас өнөөдөр хүмүүст туслахыг гэж зорж явж байгаа. Тэгээд тэрнүүгээрээ л яг хоорондоо уялбат. Ямар кино вэ? Киноны хатаа. Гэгээ гэж хүүхд залуучууд спортын кино хийжсэн. Тэгээд одоо Жадан би наран тунгалаг гэдэг гавьяатай амирч. Тэр найзыг миний багын найз аахгүй. Тэгээд кинондоо тоглуулж исэн. За кино хийхэд мэдээж танил тал одоо маш их олонний оролцоо байдаг учраас наран тунгалаг тэн дээр бас их тусалж исэн. Энэ ногоон нуур цэцэрлэгт хүрээлэн ер нь жилийн 4 улирт ер нь ажилтаа боо. За одоохондоо бол зөвхөн улирлын чанартай яг үндсэн хоёр үйл ажиллагаа бол өвлөн нэг готок ажиллаж байна. 100 нь болох тэр зав. За ер нь цаашдаа бол яг жилийн 4 улиралд байнгын үйл ажиллагаатай болох зорилготой л байна. Энэ нуурны ус ер нь ширгэх юм дундрах тийм тохиолдол байдаг уу? Энэ ерөөсө гадаргын ус хуралдаад одоо нэг борооны усаар тижээгдсэн ус байхгүй. Тэгээ доороодан хайрах чулуутай. Яг их халуун өдөр зөө жоохон замаг гардаг. Тэрнээс бусдаар бол их гой цэнгэг ус байгаа. Тэгээд энэ гадаргын усаа ашиглаад эргэн тойрны ногоон байгууламж хийж байгаа байхгүй. Тэгээд ер нь яванда өшөө юм жижигхэн горих хийх, хөрхрээ хийх энэ усаа ашиглаад тийм боломжтой. Энэ газар нэг түүхтэй газар гэсэн шүү дээ. Та энэ түүхийн талаар үзэгчд маань дэлгэрэнгүй мэдээлэл өгөх үү? Энэ 46 онд одоо баримт кинон дээр хүртэл гардаг шүү дээ. Чав болсон Цэдэнбал дарнууд одоо насилэгтэй хайрах чулуу зөгцсөн. Одоо тийм субботник ажил хийж яадаг Сүхбаатарын талбай дээр. Ер нь яг миний ойлгодоор бол яг тэр үеийн хайрах чулууг эндээс бэлтгэж яг тэр хайрах Сүхбаатарын талбай анх тавьж исэн газар. Улсын төв талбайн чулууг л эндээс бэлдэж исэн. Тэгэхээр энэ бол ялч яахгүй айгуу түүх дурсгалтай. Хоёрдугаарт бол яг зөв толгойд улс 46 онд Монгол улсад ажиллах хүч болгож 12,000 гаруй одоо олзны дайнд олзлогч Япон цэргүүдийг явуулсан баг. Тэгээд тэр Япон цэргүүд бол Монгол улсын бүтээн байгуулалтанд оролцож байсан. Тэр Япон цэргүүдийн тодорхой нэг хувь нь яг энд анх энэ бүтэн уул байхаас нь эхлээд анх их буугаар буудаад тэгээд нэг суларсан хайрах чулууг түүж одоо замын чулуу бэлтгэжсэн тийм байл. Тэгээд би бол бас улсын төв архив бас тийм фото зурагнууд бас жоохон олж авсан. Тэгээд тэн дээр бол яг тодорхой харагддаг. Нөө хогийн цэг байсан гэсэн шүү дээ. Тэгэхэд хичнээн хүмүүстэй хамт гар нийлж энэ газрыг цэвэрлсэн бэ. Гэр бүлийнхнийгаа, гэр орныхныгоо энд эсвэлхээс хамаг ажил эхлэн шүү дээ. Тэгээд гэрийнхэнд ч тусалсан, дүүнерч тусалсан. За бас энэ ойр орчмынхаа иргэдэд бас сэдвуран цаас өгөөд бас цуг хогоо цэвэрлсэн тийм тохиолдож байгаа.
Ер нь бол нийтдээ 300 гаруй шуудаа хог л гарсан юм л да. Ер нь хүүхдүүдийн чи ирээд завь унахаас гадна өөр ямар хүүхдүүд рүү чиглэсэн ямар нэгэн өөр ажил байдаг уу? Ер нь цаашдаа яг жилийн 4 үйлрэлтэй болгоё гэдэг байгаа зорилго чинь бол сургалтын төвтэй болох гэдэг. Тэгээ ер нь сүүлийн үед бас гадаадын донор байгуулах ч юм уу саяхан жишээ нь ирээд уулзаад явсан. Тэгээ яг сургалтын төв Монголд яг ингээд үүсгэн бий болвол ер нь хэр болцоотой гэдэг судалгаа хийж л явсан байл л да. Тэгээд бас өөрийнхөө боломжоор энэ Канад санд ч юм уу хандаад бас явж байгаа. Тэгээ одоогор бол яг бас зүгээр суухгүйгээр зөвхөн өөрийнхөө нөөц боломжоор энэ дотроо бас юм бэлдээл юм л да. Ер нь ямар сургалтуудыг хий гэж ер нь бодсон байгаа вэ? Яг оо бүх насны л хүмүүст. Тэгээ ганцхан хүүхд төвжүүлнэ л гэдэг байгаа биш. Ер нь бүх насны хүмүүс одоо ял шийтгэлтэй байж байгаад суллагдсан ч хүн байж болно. Одоо нийгэм шиг гээд нийгэм бол тэр хүмүүсийг бас хүлээж авах хэрэгтэй. Тэр хүмүүст хэрэгтэй сургалтын өгч чаддаг байх хэрэгтэй. За өшөө одоо архины хамааралтай хүмүүс байж болно. Гэхдээ эн чинь бүх насны яг хинд яг юу хэрэгтэй вэ? Тэрнийг л эндээ явуулъя гэж бодож байгаа цаашдаа. Мэдээж ирэх хамгийн эхлээд бол компьютер, номын сан, за англи хэлний дугуйлан эхний ээлжинд эхлүүлээ. Тэгээ цаашдаа бол одоо зүгээр иргэдэд санхүүгийн мэдлэг олгосон ч гэсэн тэр чинь бас сургалтын нэг юм биш. Мэдээж энэ сургалтанд мэдээж бас төлбөртэй байгаах тий. Яг нь төлбөрийн хувьд бол яг ногоон нууран дээр ирээд ингээд маш хямдхан заагаад өгье гэсэн чадвартай хүмүүс бас байгаа гадаад дотоод. Тэгэхээр миний зорилго бол тэр хүмүүсийг энд авчир юм заалгах, сурсан мэдсийг заалгах. Энэ авийн иргэд болоод ер нь өөрийгөө хөгжүүлэх гэсэн хүн ирээд хамрагдаад байх боломжтой. Гэхдээ мэдээж яг үнгүй юм бол бас байж болох. Тэгээ баг зэрэг одоо үнэтэй байх хэрэгтэй. Энэ цэцэрлэгт хүрээлэн байгууллагад нэлээд олон жилиг өнгөрөөсөн шүү дээ. Тэгээд хэр олон үйлчлүүлэгчтэй болж байна. Ер нь өдөр орой аль үед нь хүмүүс маш их ирж байна. Өвөл бол нэг 6-аас 7 мянган хүүхэд давхарсан давар ирдэг. Тэгээд өвөл бол энэ коток ажиллуулах бас сонирхолтой. Котокн дээр нэг сургалт хоккей байдаг шүү дээ. Хоккей урангололт байна. За өшөө өвлийн янз бүрийн спорт. Одоо Монгол үндэсний мөсөн дээрх шагаа байдаг тий. За зун болох дээр гэр бүлээр хүмүүс ирнэ. Одоо ингээл намжин байж байгаа л гэр бүлээрээ бичгнэл ороод ирнэ. Тэгэл тоглож байгаад явчихдаг. Тэгээд ганцхан яг хүн тоглуулаад авах биш ер нь цаашдаа бас хүн хөгжихтэн ер нь туслая. Ер нь сүүлийн үед хандлагыг хараад байх тийм гадаадын байгууллага, гадаад хүмүүс ч гэсэндээ бас энийг аягүй эргээр хүлээж аваад тэгээд жуулчтай хүртэл явуулдаг, үзүүлдэг болоод байгаа байхгүй. Тэгэхээр тэндээс чинь бас биднэрт хөрөнгө оруулалт хийчих боломж байх гэж бодож байна. Энд чинь нэг ирээд үйлчлүүлж байгаа хүмүүс бас мод тарьдаг гэж сонсч байсан. Тэгээ одоогор хэдэн мод тариад байгаа ямар мод тарьж байгаа. Одоо яг нийт ургаж байгаа мод нь 400 орчим мод болтоо. Тэгээд тэрний нэг тал орчим нь хүмүүс өөрсдөө мөнгөөр модоо худалдаж авчираад яг дуслын мод тарьсан. Миний хувьд бол энийг услаад арчилж байгаа. Энэ хад ихтэй болохоор бас мод урахад жоох хэцүү биш ээ. Тэр бол бас ойлгомжтой. Нэг багцаар нэг 1000 гаруй мод тарьсан баг. Тэрний одоо яг 400 нургаа босмол хатцсан. Ер нь 2012 оноос эхлээд хогийн цэвэрлсэн. Тэгээд тэр үед бол эн чинь хаагуурал бол хаагуураа хүмүүс ороод ирдэг. Энэ хад жуулуугаар хүүхдүүд дамжиж гүйсэн унаад бэлтчих тохиолдол хүртэл байсан байхгүй. Тэгээд яг тийм задгаа байсан. Бас хүмүүс их архитдаг байсан. Тэгээд сүүлийн үед бол яг айжмдаа ингээд хүмүүс ч ойлгоод бас одоо шал өөр болсон. За өвөлдөө нэг 6-7 мянган хүүхэд. За зундаа бол гэр бүлээрээ ер нь бүх насныхан. Тэгээ сүүлийн үед ер нь ногоо норыг үзье, очиж хүүхдүүдэд тоглуулъя. Энд чинь бас их хямдхан тоглуулдаг шүү дээ. Тэгээ хямдхан тоглуулдаг. Тэгээд цаашдаа бас тоглоомынхан төрлийг бас олон болгох хэрэгтэй байгаа. Ер нь тэгээд яг хүнд хэрэгтэй юу вэ? Тэр хэрэгцээ шаардлаганд таарсан юмнууд хөгжүүлэх. Тэгээд яг өөрөөсөө нөгөө мөнгө гаргаж санхүүжээд явуулах тэр бас их богинохон хугацаанд хурдан бас бүтээн байгуулалт хийж чадахгүй жоохон удаашралтай. Зөвхөн ойр авийнхан ирж тоглохоос гадна өөр хол гэр нь хол гэдэг хүүхдүүд гэсэн газар ирдэг гэж сонсон. Ер нь хөдөө орон нутгаас бас Аранга, Баян-Онгор, Увсаас хүртэл хүмүүс ингээд одоо зургатаар харсан айгүй сайхан юм хийсэн байна. Бас баяр хүргэж гин гэсэн тийм юм утсаар бас
тэгж ярьдаг. Тэгээд мэдээж эрг бас энэ Ногоонуур гэж газрыг л Улаанбаатарт очиж заавал үзье гэсэн хүмүүс хүртэл зориод ирдэг. Тэгээд ПСС юм уу эсвэл телевизээр хүмүүс айгүй хараад ирдэг. Сүүлийн үед бол одоо яг сургалтын төвхийн гэдэг хин ажиллах юм, хин авч явах юм тийм. Тэгэхээр зайлшгүй энэ сайн дурын хөгжлийн төвгээд газартаа сүүлийн үед бас хамтарч ажиллаж эхэлж байгаа. Тэгээд одоо сайн дураараа сайн дурын залуучуудыг энэ ажилдаа бас их төлхөө оруулах гэж бодож байгаа байхгүй. Тэгээд туршлагатай сайн дурынхан байна. Бас туршлага өөрийнхөө туршлагыг бас жоохон өөрийгөө хөгжүүлэх гэсэн сайн дурынхан байна шүү дээ. Тэгээд энэ орчныг одоо бол эн чинь бас мод ургаад ингээд хогноосоо салаад усан нэгсээд нэг амьд байгаль руу ороод эхэлсэн. Тэгээс анх ингээд харж байхад эн чинь хуучин фото зураг надад бичлэгч гэсэн байдаг. Үнэхээр ингээд хүн бол дээрээс нь харчаал яваад байдаг тийм л газар байсан. Хинч орж ирдэггүй, хинч тоодгүй тийм байсан. Одоо бол шал өөр байсан. Одоо энэ мод гэхэл 13 он тарьсан мод тэгэл нэг 3 жижигхэн бургас шиг л юм байсан. Одоо ийм гоё том мод болчихлоо шүү дээ. 15 жилээр эзэмшиж ашиглахаар ингээд дүүрэгтэй гэрээ хийгээд гэрчлэгээ юм авцсан учраас одоо энэ хувь хүний нэг эзэмшлийн газар болчиход байгаа. Тэгтэр нөгөө татвар төлөгчдийн мөнгийг энд рүү хийж бас болохгүй. Тэр талаасаа нэг тийм жоохон саадтай. Тэгтээ бас дүүргээс бол дэмжихгүй ш дэмжсэн. 14 онд бас дэмжсэн. Тэгээд тэр хөрөнгийг бол энэ гэрэлтүүлэг, камержуулалт, энэ гадна талын хашаа одоо нэг нийт эзэмшлийн талбаараа илүү хөрөнгө оруулалт хийсэн. Тэгээд яг хуу төр захиргаанаас бол хамгийн гол хүсдэг юм бол ерөөсө газрын асуудал зогсоолтоо болгож өгч. За сургалтынхаа төвийг барьмаар байна. Сургалтын төв барих газар хэрэгтэй. Тэгээд яг тэр тухайн одоо айлтай бол хөрөнгө мөнгөний бол би өөрөөсөө гаргаад тэр айлтайгаа тохиролцож байгаа. Хамгийн гол нь тэрнийг өшөө алавжуулаад өшөө ингээд цаашгаа яг сургалтын төв барих болоход бол яг газрын хувьд бол ямар асуудал байх ёстой шүү дээ. Надад бас нэг мөрөөдөл байгаа. Энд хуучин одоо Олзны Япон зэрэгүүд ажиллаж исэн. За тэр 46 47 он тэднийг буцаагаад зөвлөлт холбоот бас татцсан байгаа аахгүй 47 оны намар. Тэгээд тэднийг явснаас хойш энэ дотоод явдлын яамны одоо хоригдлууд ажиллаж исэн. Тэгээд өдөрт хэд нэг 100 гаруй хоригдлууд ажиллаж исэн. Ер нь энэ чулууны ажил, энэ хүнд ажлыг бол бас л их олон хүн үлээ үзэж одоо энийг хийж исэн байхгүй. Тэгэхээр хэдийгээр тэр өнгөрсөн цаг үе тийм болсон ч гэсэн өнөөдөр бид нар бол энэ газрыг ирээдүйн хоочд бол аюу гоё тийм зөв эерэг тал руу одоо тийм гоё бүтээн байгуулалтаа гоё сургалтын орчиндаа ингээд гадна дотор жуулчид ирсэн ч гэсэн Монгол улсаас орчлох боломжтой. За Монгол хүнээ одоо Монгол хүн чинь бас нэг юм чаддаг юм байх шүү, юм хийдэг юм байх шүү гэдгийг бид нэр үзүүлэх хэрэгтэй. Би Солонгос 3 жил амьдэрсэн. Ажил хийсэн. Тэгэхэд Солонгос хүмүүс Монголын тухай юу төсөөлдөг гэхээр нэг морь мал унсан, тарилаа уусна явж идэг. За тэгээ наран туул зах, хар хорин зах гардаг. Ерөнхийдөө нэг тийм Солонгосын ард түмэнд ингээд хэвлэл мэдээлэл нь өөрсдөө нэг жоохон өрөөсгөл тийм мэдээлэл гаргаад байдаг. Тийм учраас миний зорилго бол цаашдаа дотоодын телевиз хэвлэлээс гадна гадаадын хэвлэлүүдэд аль болох энийг хөгжүүлээд өшөө нэг арай нэг өөр төвшөнд аваачаад тэгээд гадаадын хэвлэлүүдээр бас энэ бүтээн байгуулалтаа гаргах гэсэн гэж хүсдэг юм. За ер нь ингээд заримдаар суусан хүүхдүүдийг ер нь хүмүүсийг ч юм уу яаж аюулгүй байдлыг нь яаж хангадаг вэ? Ямар нэгэн зааварчилгаа тэрс мө хүүхдүүдэд бол хантаад заавал өмсөлдөг. Тэгээд энэ хантаасны уяаг нь жишээ нь хойтлолтон заавал зангидж өгдөг. Тэгэхгүй нөх хүүхдүүд чи урдаа байх юм бол халууцлаач гэдэг юм уу эсвэл нэгнийгээ дагаад бас тайлчих гад байдаг байхгүй. Тэр нь хүүхдийг бол заавал тэрс мө хантаацтай суулгаж байгаа. Энд чи ер нь ингээд заримдаар суугаа явж байхад ер нь ямар нэгэн осол гэмтэл гарсан удаа байдаг уу? Тийм удаа бол байхгүй. Тэгээ эхнээсээ л айгу одоо болгоомжтой гэх юм уу. Тэгээд ер нь хүмүүст айгу шаардлага тавьдаг. Энэ хүмүүс чинь бол манай завны даацыг мэдэхгүй тэгээд аль болох олуулаа нэг дор суух гэдэг байхгүй. Тэгээ яг үндэ бол манай зав чинь бас нөгөө зав нь өөрөө хүнтэй байдаг учраас жоохон шаардлага хангахгүй бол яг энэ усандаа бол тийм байна.
Ирэх хавар гэхэд ямар ч байсан нэг хитэн сайн том зав авчирэл гэж төлөвлөж байгаа. Завны ер нь дац нь ер нь хэдэн килограмм ер нь байдаг вэ? Манайх бол хамгийн бага нь нэг 50 кг. Гэхдээ 50 кг хамгийн дац сайтай нь бол битээрээ сууж байгаа 350 хил даах тийм чадал. Одоо ер нь хичнээн зав байгаа вэ? Нийтдээ нэг 14 зав байгаа. Тэгээ ер нь бол яванда өгшөө энэс хамаагүй илүү сайн зав авчрах хэрэгтэй. Тэгээ хамгийн гол нь хүний аюулгүй байдлыг маш сайн хангах хэрэгтэй. Дахиад нөгөө нэг зав авчирна гэж хэлсэн шүү дээ. Ер нь ямар төрлийн завнууд авчръя гэж ер нь бодож байгаа вэ? За аль болох л одоо даат сайтай тэгээд онголчдгүй нэг тийм одоо чанар сайтай завил авчръя гэж бодож байгаа шүү дээ. Завийг ер нь урдаас хятадаас ер нь авах уу тий? Тий, хятадаас авдгийн. Тэгээд үнэтэй одоо нэг зав гэхэд доотлол нь сая 700 сая 800 мянга үнэтэй. Ер нь халуун өдөр ингээ баяр ёслолын үеэр ингээ маш олон хүмүүс ирнэ шүү дээ. Тэр үед одоо завны хэрэгцээ нь хэрвээ багадад тохиолдол бас байгаа х тий. Энэ асуудлыг юу яаж шийдэх вэ? Завны хэрэгцээ бол үнэхээр их байгаа даа. Тэгээ завчин бол манай гол үндсэн одоо бүтээгдэхүүн байгаад байдаг. За зав чанартай байх юм бол одоо ашиг орлого нэмэгдэнэ, хүмүүсийн тав тух одоо адаглал хувцас нэрийг норгочихгүй байх хэрэгтэй шүү дээ. Тэгэл байх юм бол эн чинь хүмүүс ирж ийн гэдэг чинь манайх цаашдаа хин нэгэн одоо газараас ч юм уу ямар нэгэн санхүүжилтгүйгээр өөр өөрсдөө бие дагаад л явчих. Тийм л болцоотой болох хэрэгтэй. Энэ ингээ нуурыг ингээ харж хахад маш гүнзгий юм байна. Энэ юу хэдэн метр орчим гүнзгий вэ? Энэ жил айгүйх бороо хор илүүхтэй. Тэгээд усны төвшин бол их нэмэгдсэн байна. Тэгвэл энэ бол буцаагаад ирэх хавар надад айгүй хэрэгтэй байхгүй. Одоо энэ модоо услах тэгээд бусад юм хийхдээ айгүй хэрэгтэй. Тийм ус. Ер нь ингээ хүүхдүүд ч юм уу том хүнж гэлтгүй ер нь бол зав бас унж чаддгүй бас хүмүүс байгаа тий. Энэ тал дээр ер нь ямар зааварчилгаа өгдөг юм? Одоо яаж сэлүүрдэх ёстой гэдэг тийм ер нь зааварчилгааг өгж гаргадаг уу? Тий, хамгийн эхлээд тэгшгэн суух хэрэгтэй. Тэгээ аль нэг тал руугаа хазаагаад байж болохгүй. За тэгээд бие суллах хэрэгтэй гэдэг зааварчилгааг заавал өгдөг. Тэгэхгүй бол хүмүүс чинь бие бариад ингээд дайвалзаад өөрсдөө нөгөө жоохон айгаад байдаг. Яг эхлээ суух үедээ. Тэгээд жоохон дасаад ирэх дээр зүгээр болчихдог. Энэ нуурнаас ер нь замаг их гардаг гэсэн шүү дээ тий. Энийг ер нь яаж ингээд түүж гаргадаг юм тий? Бас осол гаваараас гардаг. Яг өвөл зөнгөө одоо ингээд ажиглаж байхад энэ усан дандаа энэ талаас ингээд салхилчдаг. Ерөөсөө ийшиг л тэгээд нөгөө орсон замаг гэдэг юу ургасан замаг эсвэл орсон хог эднэр чинь дандаа ийшиг ирдэг. Тэгээд энэ талаас нь шүүгээд авчдаг. Тэгээ ер нь их халуун одоо нэг өдөртөө нэг 30 градус марс болоод ирэхтэр л тэгэл замаг ургадаг. Гэхдээ замаг нь ургаад эргээд нэг жоохон бороо салхилаад ирэхтэр тэгээд багасчдаг. Бас түүдэх шүүгээд авчдаг. Таны ярианаас ингээд сонсож хахад энэ одоо хүрээлэн тогтчуулахад ер нь өөрийнхөө хөрөнгөөс энэ зүйлийг хийсэн гэдгийг ер нь ойлгосон бэ? Тэгэхээр энэ ер нь зөв. Ерөөсөө л хувь хүний санаачлаг гэр бүлийн оролцоо за олон нийтийн дэм тус дэмжлэгээр л явж байгаа ажил шүү дээ. Тэгээд яг миний хувьд бол хамгийн гол нь маш их тууштай, төлбөртэй л энэ дээр ажиллаж байна л да. Хэдийгээр одоо жоохон цаг хугацаа ороод өшөө хийх ажлууд их байгаа боловч гэсэн. За ингээд одоо ингээд бодоход нөгөө энэ чинь байгуулагдаад бас олон жилийн 6 жил болж байгаа тийм. Энд донд бас хүндрэлтэй бас хэцүү асуудалтай бас тулгарч байсан уу энэ тал дээр? Яг хөө хэцүү бэрхшээлтэй асуудал одоо ч гэсэн байгаа. Жишээ нь одоо энэ шат тавцангаас өксүүлээд ядчил одоо хүүхэд гүйж явахад бүдрээд унчих хэсгүү. За унлаа гэхэд гараа шалгуулчих хэсгүү тийм. Энэ бол бас бэрхшээл байгаа байхгүй. Тэгээд удахгүй шийдэгдэнэ л гэж бодож байна. Миний хувьд бол хөөцөлтөө байна бас өөрийнхөө хэмжээгээр бас юм цуглуулж болгож л байна. Тэгээд зуны үйлрэлд бол маш олон үйлчлүүлэгчтэй байгаа. Өвөл коток байгуулдаг гэсэн шүү дээ. Котокт тоглохоор маш олон хүмүүс ирж гин үү? Өвөл бол ерөөсөө л хүүхдүүд маш их ирдэг. Тэгээд хүүхдүүдийг дагаад эндээ олон сургалтын юм хийгээд байгаа нь бол одоо жишээ нь хиймэл ханаад байж болно. Хиймэл ханаад бол өвөлж байж болно, зунч байж болно. Ямар нэг улирлын хамааралгүй. За хиймэл ханаад хийх дээр яах вэ гэхээр
маш их дасгал хөдөлгөөн болно. Тухайн үед одоо сүүлийн үед бол хитрхийг цахимжаад хүмүүс ч одоо шохоожих өвчин гэдэг юм уу хамаг л бүх өвчний суурь одоо тэр хүний үе мөч шохоожхоос эхлээд шүү дээ. Тэгээд хиймэл ханаад хийснээр нэг талдаа санхүү манад орж ирнэ. Одоо хүмүүст үйлчлэн шүү дээ. Нөгөө талдаа бол тэр хан дээр секс дугуулах хичээлэх боломжтой. Тэгэх юм бол бас хүмүүсийн эрүүл мэнд ч гэсэндээ дасгал хөдөлгөөн болно гэж бодож байгаа. Та өмнө нь асууж хийсэн шүү дээ. Нөө зуулчид маш их хэрдэг гэж айл улсаас ер нь зуулчид ер нь ирж байна. Яг нэг Jess гэдэг нэг англи эмэгтэй байгаа. Тэгээд жижигэн жуулчны компанид. Тэгээд тэр хүн бол тэгж хэлсэн л дээ. Ер нь танаа энэ бүтээн байгуулалт надад их таалагдлаа. Тийм учраас одоо би бас Монголд ингээд жуулчид авчирдаг. Тэгээд яг компанийн шугамар нэг их биш ч гэсэндээ бас энэ барууны жуулчдад одоо Монгол улсыг Монгол хүнийг сурчлаа гэдэг тийм саналтай. Тэгээ манад одоо нэг жуулчин 5,000 төгрөгөөр манайхыг үзүүлдэг. Тэгээ би болох тэр дээрээ бас нэг газар аваад жоохон тавцсан эднэр хийгээд ингээд бас тэрнийг жоохон тогтчулж эхэлж байгаа байхгүй. Тэгээд тэндээс бол Улаанбаатар хот богдуул айгуу гоё бүтнээрээ харагддаг. Тэгээ ер нь Улаанбаатар хотыг харах хамгийн гоё цэг болгож хөгжүүлэхийн цааш. Нөө таны сайтн дээр нэг ярьслага өгсөн байхад зуулчид ирээд энэ хүрээлэнд ханд өргөсөн гэж би уншижсэн байхгүй юу? Энэ тал дээр тэр Япон хүмүүс ирсэн. Тэгээ 3 Япон хүн ирээд тэгээд тэр нэг нь бол яг Японд үйл ажиллагаа явуулдаг тийм захирал хүн байсан. Тэгээд манайд 2 сая төгрөгийн ханд өгсөн байна. Тэгээ 2 сая төгрөгөөр нь энэ сургалтын байр хийх гэж байгаа байшингийнхаа одоо цахилгааны бүх монтажийг шинжилж хийсэн. Цахилгааны монтаж хийсэн. Тэгээд энэ гадна талынхын ажлууд дутуу байсан. Эднэрийг бас хийж байгаа. Тэгээд өшөөд энэний дотор талын яг өргөтгөл барьсан байшингийнхаа өвөл дулааныг бас тэр 2 сая төгрөгийн зөөврийн жижиг дулааны үүсгэр бас авъя гэж бодож байгаа. Тэгээд ажлаа хийгээд явчих. Та хиймэл ханан хад хийн гэж ярьсан шүү дээ. Нэгээс үзэгчд маань бас хиймэл ханан хад гэж юу юм болоо гэж бас бодож яж магадгүй. Энэ тал дээр бас тайлбарлая. Яг уу хиймэл ханаад чинь мэдээж хэрэг бас тодорхой өртөгтэй. Тэгэхээр би бас тэр хиймэл ханаадыг одоо ямар ч байсан хий гэж бодож байгаа. Тэгээд явандаа бүр тэмцээн оролдоон зохиогддог тийм хан байл бас зүгээр байхгүй. Тэгээ ямар ч байсан өөрөө бол жилийн 4 улиралд ажилладаг тийм хан гадаа байгуулъя гэсэн бодолтой байна. Өвөл мөсөнд авирдаг мөсөн тийм авиралтын хан. Зун нь болох тэр одоо өшөө одоо тийм зориултын дагуу ашигладаг тийм ханууд хийх гэж бодож байгаа. Тэгээ яг одоо бас өөрөө сүүлийн үед бас энэ Улаанбаатарын хойр орчмын уул хайрхнуудад алхаж байна. За сүүлд одоо бас нэг Сутай хайрханд за Алтай Таван богдын малчин оргилд дээр гарч бас мөх цаасан дээр хөл тавьж үзэж байна л да. Тэгээ миний зорилго бол одоо мундаг уулчин болохтой биш. Хамгийн гол нь өөрөө биеэрээ тэр ууланд алхах ямар байдгийг, мөх цаасанд хүн алхах ямар байдгийг, уулын спортод бас бүх залуучууд сайн дурлаасаа. Тэгээд ер нь хүмүүс нийтээрээ одоо дасгал хөдөлгөөнлүүл сайн ороосоо гэж бодоод байгаа шүү дээ. Тэрлүүл хамгийн гол энэ ажлаараа бас уриалаад байна л да. Та ер нь хэр спортлог хүн бэ? Би хүүхдтэй байхдаа маш их спортоор хичээлдэг байсан шүү дээ. Түрүү наран тунгалаг гэж ярьсан. Наран тунгалагтай акробат заалгаж ийсэн. За Эрдэнэтэд Отгон баяр гээд манай циркийн багш байдаг. Би ч бас нэг 20 жилийн өмнө бол нэлээд хөөрхөн акробат хийдэг тийм байсан. Тэгээ одоо энэ биеийн байгаа пропорц бол ер нь тэр дасгал хөдөлгөөнтэй бас холбоотой байх гэж боддог. Бас тахиндоогоор хичээлж ийсэн. За тулга Эрдэнэ гээд багш нараар одоо тахиндоо заалгаж ийсэн. Ямар нэг амжилт гаргасан зүйл байдаг. За тэмцээнд бол нэг олон ч ороогүй. Гэхдээ бол ганц 2 медальтай. За хамгийн гол нь бол энэ ногоон нуурыг хийхэд биеийн бэлтгэлийн үед бол надад бэлтгэл байна. Ууланд алах гэж жишээ нь нэг амьсгаа бөглөрөөл эсвэл хөл гарна чилээл одоо нэг эсвэл нэг за нэг бие буларлаа гэхэд тэр буларсан ачааллыг бол одоо даагаад гарчих. Тийм бэлтгэлтэй. Байнгын бэлтгэлтэй л одоо болцсон байгаа байхгүй. Тэгэхээр бүх залуучуудад дасгал хөдөлгөөн хийх, спортер хичээллэх энэ ямар нэгэн хөгжмийн дугуйланд ч юм уу хамрагдах энэ болгоомж нь бол хүнд амьдралд нь хожим ямар нэгэн байдлаар ашиг тусаа өгдөг юм байна л гэж бодож байна. Тэр хүн болоход л.
Ер нь энэ завийг унахад ер нь хэдэн төгрөгөөр ундаг вэ? Хэдэн минут байдаг вэ? За хуучин бол цагийн 2000 төгрөгөөр тоглоулдаг байсан. Тэгээд инжилээс 4000 болгосон. Том хүн хүүхэд ялгаагүй. 15 минут 1000 төгрөг. За хитрхи хямд байх дээр чинь бас үнэхээр өөрөө оршин тогтнож амьдрах ямар ч аргагүй юм байлаа. Би бол айгүй хямдхан тоглоулмаар байдаг. Тэгтээ ингээд нэмээд завч авч чадахгүй, өргөж чадахгүй юм болох дээр чинь айгүй хэцүү байт юм байлээ. Би чинь одоо нэг тийм өшөө хайхтар бизнес эднэр нэг оролдохгүй байгаа шүү дээ. Зүгээр яг юм хийвэл хийж чадна. Гэхдээ энийг л нэг хөл дээр нь босгочээ. Тэгээд энийг болон нийгэмд хожим хүмүүст бас нэг барьж авсан юмаа эцсийн хүртэл яваал гэдэг тийм л санааг өгчих юмсан л гэж бодож байна шүү дээ. Энэ ажиллаараа. Та нөгөө энэ дээрээс нөх хүрхрээ хийх мөрөөж ингэж гэсэн чинь ер нь тэрний талаар ер нь судалгаа хийсэн үү? Ер нь хүрхрээ хийх ер нь боломжийн газар. За яг мэрэгжлийн хүрхрээ хийдэг тийм газруудтай бас уулзсан. Тэгээ одоо жишээ нь Эзэгмө гарден гэдэг байдаг. Тэгээ тэднийхтэй уулзсан 16 сая төгрөг доотлол нь орно. Нэгдүгээр, хоёрдугаар заавал техник орж ирэх хэрэгтэй. Техник орж ирнэ гэхтэр чинь манай энэ техник орж ирэх ямар ч арга байхгүй. Тэгээд энэ хад чулууг чинь гараараа хүн бол хийх боломжгүй л гэж хэлчихлээ. Тэгээд яг хоо нэгдүгээр мөнгө нь хаа байгаад байгаа, хоёрдугаарт яг хийхэд бас хэцүү байгаа. Гэхдээ бас би шийдлээ олцсон байгаа. Тэгээ ер нь юм хийчнэ болно. Ер нь одоо ингээ өөрчлөж байгаа одоо арт иргэд маань ер нь хэр цэвэрч байна. Хог идрээ хайж гинөө энэ тал дээр. Хогоо бол нэг хаяхаа байцсан шүү дээ. Хүүхдүүд ч гэсэн тэр тусмаа хогоо битээ хаяараа гэдэг хэлж байгаа сонсогддог. За өөрсдөө хогоо аваад явчихдаг. Эсвэл хогийн саунд хийчихдэг тийм болсон. Тэгээ хуучин яг арх тарс хүмүүс бас орж ирээд хамаагүй уух гал одоо энэ чинь би төрсөн өссөн энийг би ямар байсныг мэднэ эднэргээл бас яг ууцсан халтсан ч хүмүүс байж л байдаг. Гэхдээ яг миний нэг хэлдэг хүсдэг юм бол ногоо нууран дээр битээ архиа уу, тэр гэр орондоо уу, тэр зориултынхаа газараа арх тарс уу, нууран дээр битээ архи уу гэдэг шаардлагатай байдаг. Тэгээ хүмүүс харин аюусаа хүлээж авч. Ер нь бол ногоо нуурыг тогтчулсан цагаас хойш ер нь тийм арх удаг хүмүүс ер нь багассан гэж хэлж болох уу тий? Тий, архины асуудал бол угаасаа амар эмзэг асуудал тий. Арх угаад байгаа хүн бол угаасаа ингээд миний ойлгож байгаагаар ингээд айжмаар амьдрал нь уруудж идэг. Нэг бол ингээд одоо хэрэг төгт ордог юм уу, осол аваарт ордог юм уу ингээд гинт тэр хүн амьдралаа балчдаг. Тэгэхээр миний сургалт гэдээ яриад байгаа юм чинь бас л арх дарс те хүн эрүүл хооллолт байдаг юм уу. Ерөөсөө л хүн одоо аль болох хүн 100 наслах боломжтой гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр Монгол хүн 100 наслахын төлөө л амьдрах хэрэгтэй гэж бодож байгаа. Тэгээд гэр бүлээ төлөвлөхөөс өсвөлөл айгүй зөндөө хүнд хэрэгтэй асуудал зөндөө байгаа. Тэгээд ер нь явандаа бол тэр чиглэл рүү л явна. Тэгээд мэдээж хэрэг хүмүүс орж ирээд арх уугаад бас ингээд хуучин бол хэцүү л байсан. Гэхдээ сүүлийн үед бас харьцангуй гайгүй. Тэгээд би бас хүмүүсээс энэ хийж байгаа ажлыг аюулсан дэмжиж ойлгож байгааг нэг илэрлэж гэж бодож байгаа шүү дээ. Ер нь ойрын нэг 2-оос 3 жилд ер нь та сургалтын төв за байгуулна. Тэрнээс өөр ер нь ямар нэгэн зүйл төлөвлөж байгаа юу? За аялал жуулчлалын чиглэлээр бол үнэхээр жуулчдыг авчръя л гэж боддог. Тэгээд тэр цэма нөгөө жуулчдыг авчрахад мэдээж аялал жуулчлалын компаниуд ажиллаж байгаа. Улаанбаатарыг үзүүлэх 1-2 хоногийнхоо тэр хөтөлбөрт манайхаасаа оруулаасай л гэж боддог. Яг тэгвэл энэ дэр ирсэн жуулчдад би өөрөө ажиллаа танилцуулаад за тэр дээр гараад Улаанбаатар хотыг харахтаа манай Улаанбаатар чинь хэдийгээр жоохон таархан одоо нэр зүгээд байгаа боловч бас их гоё хот харагддаг шүү дээ. Одоо танаа телевизээр бас зураг аваад ингээ харахад бол үнэхээр гоё харагдана. Тэгээд жуулчд бол ингээд айгүй гоё дэмждэг. Маш их сэтгэлд нь хүрдэг. Тийм учраас би өшөө тэр жуулчдын 5 дахь өшөөд одоо эрт ирцэнд юу байна тэрнийг эндээ бас нэмчихин л да. Аялал жуулчлал бол улс орноо Монгол хүнээс сурчлагад бол хамгийн одоо зөв ажил гэж бодож байгаа. Одоо энэ үйлчлүүлэгчид маань хідээс хэдэн цагийн оронд юм маш олон олноор явж байна. За хагас өдөр хамгийн их ирдэг. Гэхдээ яг хуу тэнгэр хангаан байдлаас болно. Тэгээ хүмүүс чинь бүгд л 5 цаасны хөдөлгөөн явж байгаа.
ажил төрлөө тараад орой л болцсон. Ирдэг шүү дээ. Энэ 100 ер нь маш их бороотой байлаа шүү дээ тий. Тэгэхэд одоо орлого ер нь энэ жил бол ярих юмгүй сайн орлоготой байсан. Надад л одоо болцооны сайн байсан. Тэгээд яг өвөө эмээ маань бол юу сургаж исэн гэхээр олон түмний буйнд хүн болдгоо. Тэгээ олон түмний одоо буйнаар хүн бол их сайхан амьдэрдэг гэж хэлдэг байсан. Тэгээд тэр бол яг бодиттой үний юм байна л гэж би бодож байгаа. Хамгийн гол нь хүн хүний төлөө юм бодож, хүний төлөө зориулж юм хийх хэрэгтэй. Тэгэх юм бол зүгээр нэг хүн юм уу нэг айл өрхийн амьдрал бол болцооны сайхан амьдрын шүү дээ. Би энэ дээрээ тоглосон одоо ирсэн бүх хүмүүсийн л оролцоо тэр хүмүүсийн тус дэмээр л би явж байгаа гэж боддог. Тэгээд яг би гой сайхан юм хиймээр надад одоо тичнээ сая төгрөх хэрэгтэй байна. Би хандив цуглуулмаар байна гэдэг юм уу. Тийм байдлаар бол би их явдаг л дээ. Аль болох өөрийнхөө нөөц бололцоог нэгдүгээр шавах, хоёрдугаарт ингээд бас энэ орчин тойрондоо ирж тоглож байгаа хүмүүсийн эрэлт хэрэгцээнд бас таарсан юм аятайхан юм хийчихвэл энэ хүмүүсийн чинь орлогоор л эн чинь бас өөрхөн санхүүжээд яваад иж болж байгаа шүү дээ. Энэ зүйлийг бас тогтоолоход бас гэр бүлийн хүн бас маш ихээр тусалсан байх тий. Яг аав ээж хоёр бол хамгийн их тусдим болж байгаа. Тэгэл бас дүүнэр байна. Тэгээ ер нь яг аав ээж дүүд баярлаа гэхээс илүү би бүхэнд л баярлаа гэж хэлмээр санагддаг. Тэр тусмаа хэвлэл мэдээллийн байгууллага бол үнэхээр ногоон нуурыг бас олон нийтэд таниулах. За надад бол маш их уран болсон байхгүй. Тэгээд би бас хэвлэл мэдээллийн байгууллага нийгэмд олон түмэнд бас зөв мэдээллийг хүргэж ийсэн. Тэрэнд аяг их баярлж явдаг. Тэрээс би одоо аль ч хэвлэл мэдээллийн байгууллагад одоо энэ газараас сурчлаад тэдэнд төгрөг өгөөд ингээ гэж би чадахгүй шүү дээ. Анх нөгөө нэг гэгээгээд 2002 онд кино хийж явахдаа бол би киногоо хийгээд ямар ч мөнгөгүй болоод тэгээд нэг 50,000 төгрөгөөр нэг жижиг рекламаа цацуулаад тэгээд 15 секундын реклам ийм кино гарсан байна гэж нэг цацтал. Тэгэл миний мөнгө дуусч исэн тэр 2002 онд. Тэгээд яг янз янзын юм хийж бас явж исэн. Тэгээд хүн хамгийн гол нь зөв бодолтой байх хэрэгтэй л гэж боддог. Анх кино хийх яагаад санаа төрсөн гэхээр нөгөө Тариншааны хүүхдүүд айгүй илвэссэн. Тэгээд өнчи өрөөсөн хүүхдүүд айгүй нийгэмд байсан. Тэгээд өвлийн хүүхдэнд годомд хонж явах шийтэй. Тэгээд тийм хүүхдүүдэд нэг талдаа урам өгье, нөгөө талдаа энэ нийгэм төрн байдаг юм уу, эсвэл энэ олон түмэн байдаг юм уу? Энэ хүүхдүүдийн анхаараасаа гэдэг нэг мессеж өгөх гэж амьдаа кино хийсэн. Гэхдээ тэр кино хийхэд бол яг нэг хүний халаасан дах мөнгө бол үнэхээр хоосроод тэгээд үр зээлэнд барыг орхоо алдал тэгэл тэр киноны асуудал бол тэгсгэл намжсан л та. Анх яг хүн ирэх ч юм уу ч юм уу би сайн мэдэхгүй байсан байхгүй. Тэгээд ер нь анхны үйлчлүүлэгч гэдэг маань Котоктоор тоглох гэж ирж байгаа л гэр ороолын хүүхдүүд шүү дээ. Тэгээд би нэг баахан хуучин канки цуглуулсан байсан. Тэгэл Коток ногоон ууран дээр нэгтлээгээл ингэсэн чинь ерөөсө хүүхдүүд маш их бичигнэл ороод ирсэн. Гүр ангиангаараа. Тэгээд энэ Вашингтон суурин дээр чинь нэг жижигхэн нэг пүүтг шиг юм хийсэн байсан. Тэгэл хүүхдүүд л бараг ерөөсө тэрний өргөө хайчаачихсан л да. Тэгэл ер нь тэн дээрээс надад маш их урам орсон. Тэгээд яг хуу тэр 12 оны үйл бол нэг сарын хугацаанд ажиллаад тэгээд таагдсан нэг хүүтрээ тэгээд сүүлдээ үйл ажиллагаа явуулахд хэцүү болсон. Тэгэл ер нь 13 оноос эхлээд завж ажиллуулж эхэлсэн. За анхны зав бол хийлдэг зав нэг ТV тогтолцооны ногоон завнууд байсан. Тэгээд 13 он бол нэг амжилттай болоогүй. Тэгэл 14 оноос бол ийм пиавер завнууд авчираад хамаагүй дээр болсон. Одоо бол заваа зайлшгүй нэг шинжилт хийх хэрэгтэй байна. Өвөл одоо тэр нэг хонхор газар юм шүү дээ. Өвөл бол яг энэ хэдийгээр эндээ хонхорч гисэндээ бас тийм намхан газар биш байхгүй. Нилээ өндөрлөг ер нь уулын баг оройр очих. Тэгээд өвөл яг утаа айгу баг байдаг. Гэхдээ энэ гэр ороолын утаа бол хаашаа явах вэ? Гэхдээ зайлшгүй одоо тийм их утаатай бол бас биш байдаг. Яг энэ хэсэгтээ бол салхи ихтэй байдаг учраас агаар их сагас ирэх утаа багтай байдаг. Яг уу зогсоолын асуудлыг бол угаасаа айлтай тохирж л одоо хөдөлж авахаас өөр ямар сонголтгүй шүү дээ. Тэгээд даанч энэ аваа хашаа ер нь айгу үнэтэй болцсон. Тий. Намайг анх авч яхад бол ингээд тойроод ерөөсөө цөөхөн айлтай. Юу
анх хөөцөлдөж анх харж байхдаа 2009 онд бол их цөөхөн айлтай байсан. Тэгээд 12 онд яг бүтээн байгуулалт хийгээд эхлэх үед бол айгүй их айлтай болсон байсан. Ногооноор ирээдүй хүмүүс байгаа. Үзэгчтэй хандаад. Яг ногооноор нэг зориод ирээсээ тэгээд яг ирээд зүгээр үзэж болно. Эсвэл бас тоглоод манад нэг жоохон орлого оруулчихвал сайн л байна. Би мэдээж эрг машин авч унах мөнгө хийх гээд байгаа биш. Би энэ бүтээн байгуулалтаа л өөдөнд татах надад мөнгө хэрэгтэй байна. Тэгээд үзэхийн саман гэдэг нь тэгээд манай нөхцөл яваад авсан юм шиг байлаа. Тэгээд дараагийн бүтээн байгуулалт. За танай телевизийнхан бас хурж ирээд ингээд эгэл амьдралын дунд гэдэг нэвтрүүлэг хийж байгаад би бас айгүй олзуурах чинь л да. Тэгээд миний гол зорилго бол ганцхан үлзий тогтох гэж хүн энэ бүтээн байгуулалт хийхээс илүү монголчууд бүтээлч байгаасаа монголчууд цаг нартаа уралдаж ажилладаг амьдардаг байгаасаа тэгэх юм бол энэ улс орн бол үнэхээр их хурдан босоод ирнэ гэж боддог. Мэдээж эерэг аль болох дотроо муу бодол тээж аль болох муу бодлыг баг тээх хүн дотроос аль болох гэгэрээсэл гэж бодож байгаа. Дотроо муу бодол тэгээд яваадах юм бол нөгөө карманда бахан чулуу хийсээр байгаа л тэгээд живчин штэ. Тийм үстэй. Чулуунаас арай өөр л юм хийгээд явбал илүү сайн хөөд авах байх л та. Баярлалаа. Энэ удаагийн дугаарт маань ногооноор төслийг санаачлагч, хэрэгжүүлэгч, үлзий тогтоох ах маань урагдаж оролцлоо. Дараагийн нэвтрүүлэг хүртэл түр баяртай үзэгч.